Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэндийг хичээлдээ идэвхтэй оролцоороо хичээлээ сайн тэмдэглэж авах, тэмдэглэсэн зүйл хийсэн зүйлээ багштай шалгуулах. Сурах бичгийн 37 дугаар хуудас гаргаарай. Дэвтэр бал харандаа мөн улаан ногоон ягаан өнгийн харандааг гаргаарай. Өгсөн даалгавар сайн хийж зургийг дарж яв. За 2-2-оор багцлаарай хүүхдүүдээ. Нийт хэдэн багц болсон бэ? Нэг багцанд хэдэн ширхэг хэрэм байна вэ? Өмнө бид нар багцалж нэг багцанд хэдэн ширхэг байгааг хийж чаддаг болсон байна. За та нар нийт хэдэн багц болсон бэ? Нийт 5 багц байна. Нэг багцанд хэдэн ширхэг байна? Нэг багцанд 2 ширхэг хэрэм байна. За 2 байна тийм ээ хүүхдүүдээ. 2 дээр бид нар хэд нэмэх вэ? 2 нэмэх нь 2 За хүүхдүүдээ үүнийг хэлбэр аргаар бичиж тэмдэглэж болох уу? Өнөөдрийн тэгвэл үүнийг хэлбэр аргаар бичиж болох уугүй юу? Хэдүүлээ үзцгээе. За өнөөдрийн хичээл маань үржүүлэх үйлдэл. За дахиануудыг хараарай. Хэдэн ширхэг дахиа байна? За дахиа хэдэн өндөг дарсан байна? 4. Дахиад тусвар хэдэн өндөг дарсан байна? 5. Нийт хэдэн өндөг дарсан бэ? Хараарай хүүхдүүдээ. 20. За тэгвэл энэ хараарай. Энэ дөрвөл чинь хэдэн өндөг дарсан бэ гэдэг дээр 4. Дахиад тусвар хэдэн өндөг дарсан бэ гэдэг дээр 5. Нийт хэдэн өндөг байсан бэ? 20 өндөг. За үнийг харъя. Үнийг ямар тэмдэг гэдэг юм болов хүүхдүүдээ? Мэдхүү? За зөв сайн байна. Багш нь хэлье. Үржүүлэх тэмдэг. Ямар тэмдэг гэж байна хүүхдүүдээ? Үржүүлэх тэмдэг. За эхнийх нь улаан дурс гараад ирлээ. Дахиад үржих боллоо. Дахиад ногоон дурс тэнцүү. Ягаан дурс гараад ирлээ. Энийг житүүлээ. За дахиад дэгдэхий байна. Дэгдэхий хэдэн үрт хийсэн бэ? 6 үрт байна тийм ээ хүүхдүүдээ. Нэг үрт хэдэн дэгдэхий хийсэн бэ? 2. За одоо сайн хараарай. Нийт хэдэн дэгдэхий байсан бэ? За 12. За сайн байна хүүхдүүдээ. Одоо үнийг хэдүүлээ. Үржүүлэх үйлдэлээ ашиглан бичиж суръя. За үүнээс гадна энд яваа улаан дөрвөлжин, ногоон дөрвөлжин, ягаан дөрвөлжин ямар учиртай эхлээд мэдье. За улаан дөрвөлжин нь сайн хараарай хүүхдүүдээ. Багцын тоо. За багцын тоо гэвэл хэдэн ширхэг сая багц байсан бэ? 6 ширхэг байсан. Ногоон нь нэг багцанд буй юмсын тоо. За тэгвэл 6 багцээс нь нэг багцандаа хэдэн ширхэг дэгдэх байсан бэ сая? 2 байсан. За дахиад харъя. Ягаан дурс юу юм бол? Нийт юмсын тоо. Тэгвэл яах нь вэ? Багцын тоо нэг багцанд байгаа юмсын тоо нь нийт юмсын тоотой тоо болдог байх нь. За одоо хараарай. Алимыг 2-2-оор багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. Мөн алимыг 7-7-оор багцлан үржүүлэх үйлдэлийг бичээрэй. За 2-2-оор багцлахдаа хүүхдүүдээ дэвтэр дээрээ алимаа дугуй дүрсээр төлөөлүүлж зурж болно шүү. Мөн 7-7-оор багцлахдаа алимаа дугуй дүрсээр төлөөлүүлнэ зураарай. За 7
Хэдэн ширхэг багц болсон бэ? 7 ширхэг багц болсон байна. За тэгвэл 7 ширхэг багцсан дотор нэг багцанд хэдэн ширхэг алин байсан бэ? 2 ширхэг. Тэгвэл 7 ширхэг багцанд дотор байсан нь 2 ширхэг. Нийлээд хэд болсон бэ? Нийт юмсын тоо 14. Нийт багцын тоо, алимын тоо буюу 14. За дараагийнх нь харъя. Алимыг 7-7-гоор багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй гэсэн багш нь. За та нар хийсэн үү? За хамтраад хий. Хараарай багштай. 2 юу илээ хүүхдүүдээ? Багц шүү дээ. За 2 багцыг үржихэн. За тэгвэл нэг багцандаа хэдэн ширхэг алин байгаа вэ? Зөв. 7 ширхэг алин байгаа. Тэнцүү. За нийт тэгвэл хэд гарах вэ? 14 гарна. За хүүхдүүдээ хараарай. 7-г 2-оор үржихэд 14 гарч ийн. 2-ыг 7-гоор үржихэд 14 гарч ийн. Тэгвэл юмсын багцын тоо болон нэг багцанд байгаа юмсын тоо байр суулгагдсан ч нийт юмсын тоо хിവэрэ гардаг байх нь шүү. Сайн хараарай. За одоо дараагийнх нь хамтраа хий. Гүзээлцэгнийг 5-5-аар багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. За гүзээлцэгнийг багцлаараа хүүхдүүдээ. Гүзээлцэгнийг бас гурвалжин дүрсээр төлөөлүүлж зурж болно шүү дэвтэр дээрээ. Гүзээлцэгнийг 3-3-аар багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. За хүүхдүүдээ гүзээлцэгнийг 5-5-аар багцлан үржүүлэх үйлдэлээр бичсэн үү? За хамтраад хий. 5-5-аар багцлана гэж байна хүүхдүүдээ. За хараарай. Хэдэн багц болсон бэ? 3 багц болсон. Үүнийг үржихэн. За тэгвэл нэг багцанда хэдэн ширхэг байгаа вэ? 5 ширхэг байгаа. За нийт тэгвэл хэдэн гүзээлцгэн болсон бэлээ хүүхдүүдээ? Сайн хараарай. Хэдэн гүзээлцгэн болсон? 15. Та нар 15 болсон уу? Болсон гэдэгт багш нь итгэж байна. За гүзээлцгийг 3-3-аар багцлан үржүүлэх үйлдэлийг хийсэн үү хүүхдүүдээ? За хамтраад хий. За хэдэн багц болсон бэ? Сайн хараарай. 3-аар багцлсан юм чинь 5 багц болох нь. Үүнийг үржихэн. За нэг багцанда хэдий байгаа лээ? Бид нар сая хэдээр багцсан? 3-аар багцсан. Тэгвэл нэг багцанда 3 ширхэг байна гэсэн үг. 3 ширхэг гүзээлцэх нь тэнцүү. 5 тэнцүү 15. За тэгвэл хүүхдүүдэд дахиад хараарай. Багцын тоо маань 3. Нийт нэг багцанд байгаа юмсын тоо маань 5. Тэнцүү 15 гарсан. Тэгвэл багцын тоо 5. Нийт нэг багцанд байгаа юмсын тоо 3. Нийт 15 гарсан. Тэгвэл багцын тоо нэг багцанд байгаа юмсын тоо байр суулгагдсан ч үржүүлэх мэн хിവэрэ гардаг байх нэ. За дараагийнх нь хараарай. Хамтдаа хийх хэвдүүлээ. За гайдлыг 4-4-өөр багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. За хүүхдүүдээ гайдлыг 4-4-өөр багцлаарай. Гайдлыг зурхтаа ямар дүрсээр төлөөлөж зурж болох уу? За саран хэлбэртэй байна. За хавирган сар хэлбэртэй зураарай. За хавирган сар хэлбэртэй зурчих хүүхдүүдээ. 1 2 дон гайдлыг 3-3-аар багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. За хүүхдүүдээ 4-4-өөр багцсан уу? За хамтраад багцлаа. Багшигаасаа хараарай. За багцын тоо хэд болсон бэ? 3 болсон. За багцын тоогоо үржий. Тэгвэл нэг багцанда хэдэн ширхэг байгаа лээ?
дөрвөөр багцлсан юм чинь нэг багцсандаа 4 ширхэг байна. Үүнийг 3-ыг үржих нь 4 тэнцүү хэд их вэ? 12. Тэгвэл нийт 12 байсан байна. Гайдлыг 3-3-аар багцлан үржүүлэх үйлдэл хийсэн үү хүүхдүүдээ? За хийсэн гэдэгт багш нь итгэж байна. Хамтраад хийцгээе. За 3-аар багцлсан. За тэгвэл хэдэн багц болох вэ? 4 багц болж байна шүү дээ. Үүнийг үржих нь за хэдэн багц бол нэг багцанда хэд байх вэ хүүхдүүдээ? Бид нар 3-3-аар багцлсан юм чинь нэг багцандаа 3 ширхэг банан байна гэсэн үг. Үүнийг тэнцүү хэд гарах болоо хүүхдүүдээ? Та нар мэдэж байна уу? Ямар сайн юм бэ? 12 гарна шүү дээ. За үүнийг бас адилхан үржөөрүүдийн байр маань солигт 1-р үржигдэх, 2-р үржигдэх, 2 маань байр нь солигдсон ч нийт утга нь үржүүр маань ижилхэн гарсан байна. За хүүхдүүдээ сайн анзаарна шүү. Усан үзмийг 3-аар багцлан үржүүлэх үйлдэлээр бичээрэй. За усан үзмийг багцлын хүүхдүүдээ хитээр багцлаарай гэсэн байна. 3-аар. За та нар дэвтэр дээр усан үзм зурхад хэвчээ учраас хүүхдүүдээ уралжин дүрсээр төлөөлүүлээд зурчаарай. За 3-3-аар багцлаад зурсан гэдэгт багш нь найдаж байна. За 3-3-аар багцлая. Хэдэн багц болсон бэ? 6 багц болсон байна. Тэгвэл үржих нь хэд болох вэ хүүхдүүдээ? Нэг багцандаага юмсын тоо маань хэд вүлээ? 3-3-аар гэсэн юм чинь 3 байх нь. Тэнцүү хэд гарах юм болоо? 6-аг үржих нь 3. Тэнцүү хэд гарах вэ? Бодъё. Хэд гарах болоо хүүхдүүдээ? За хараараа, та нарын хэлсэнтэй багшийнхан даарж байна уу? 18 гарч ийн. Зөв үү хүүхдүүдээ? Зөв, та нар хийсэн гэдэгт итгэж байна. Дараагийнхыг хараараа. Усан үзмийг 6-6-аар багцлан үржүүлэх үйлдэлээ хийсэн үү? 6-6-аар багцлаа шүү багштай. За хараараа. 6-6-аар багцлаа. Хэдэн багц болох вэ хүүхдүүдээ? Зөв. Ямар мундаг юм бэ? 3 багц болно. 3 багцыг үржиж 3 багц болсон юм чинь нэг багцанда хэдэн ширхэг усан үзэн байх вэ? Бодороо хүүхдүүдээ нэг багцанда хэдэн ширхэг усан үзэн байна? 6 ширхэг усан үзэн байна. Тэнцүү. За хараараа. Тэнцүү хэд гарах вэ хүүхдүүдээ? 18. Өмнө нь 18 гарсан юм чинь энэ удаад бас 18 гарна. За хүүхдүүдээ хичээл ойлгосон уу? Дараагийн хичээл хүртэл төр баяртай. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Сурах бичгийн 100 номер 119-с 127 хүртэл хийж ирээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ. Гэрийн даалгаврыг маш сайн хийгээд багш руугаа зургийн дараад явуулаарай.